Монголын тариаланчдын үндэсний холбоо. За энэ нөгөө доктор Адам Ковен багийнхны хийсэн туршилтын зураг байна. Наадлуудад Микориса мөөгөн зургуугаар тавьсан. Гибрид сортууд цаатал нь болохоор одоо мөөгөн зураг тавьсан наадлын гибрид сортууд нь цаатал нь болохоор уламжилт эртнээс. Тэгэхээр бид эдийн явж байгаа нөгөө магтагдаад байгаа сүрхий гибрид сортууд маань яг байгалийнхаа онгон байгальтай байдаг тэр бичил биетнүүдтэйгээ ийм тааруу харилцаанд ороод байна л гэсэн. За дараагийн слайд. За тэгэхээр саяны туршилтын дээр үндэслээд энэ судлаачдын баг юу хийсэн бэхээр энэ паникум вергатум гэдэг одоо энэ бол бидний нөгөө тарианы харбуудаа гэж паникум милиасум гэдэг шүү дээ. Тэр энэ паникум вергатум гэдэг нь болохоор тийм олон наст харбуудаа энэ Америк болон Хойд Америкийн орнууд жишээ нь Америкийн нэгдсэн улс, Канадчууд тижээлд маш их хэрэглэдэг юм ногоон тижээлийн ургамал байгаа. Тэгээ энэ ногоон тижээлийн одоо Аламо гэдэг сорт, Канло гэдэг хоёр сортоос байгалийн микоризад нөхөрсөг тим гибрид сортуудыг гаргаж үзсэн байна л да. Жишээ нь энэ сорт бол энэ Аламо эцэг нь Аламо тий эцэг нь Аламо энэ гурван сорт наадлын гурван сорт бол Канло сортоос гаргаж авсан юм. Гэхдээ энэ гурван сортыг гаргаж авахдаа байгалийн микориза мөнгөнд нөхөрсөг байдлаар гаргаж авсан. Тэгтэл энэ эдний өсөлт нь энэ microresponse гэсэн үг шүү. Microresponse growth response тэр юу яагаад вэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл мөөгөнцрийн нөлөөгөөр энэ ургамлууд яаж ургаж байна гэдгийг ургацын хэмжээ нь хэдэн хувиар нэмэгдэж байна гэдгийг. Тэгэхээр одоо үнэмшгүй тоонууд харагдаад байгаа байхгүй чинь 3000 хувиар илүү өсөлттэй байна гэсэн. Өөрөөр байгалийн мөөгөнцөртөө нөхөрсөг гибридүүдийг гаргаад авахад энэ өөрсдийнх нь одоо лабораторид гаргаж авсан гибридүүдээс ийм өндөр ургацтай байна л гэж бодсон. За дараагийн. За энэ саяны нөгөө сортуудыг эрдэс тижээлийн бодисын бас үзсэн байгаа. Тэр цаатлын MPR буюу Mycorrhiza phosphorus response гэсэн үг. Өөрөөр хэлбэл Mycorrhiza мөөгөнцрийн нөлөөтэйгээр фосфорын агуулмж яаж нэмэгдэж байна тухайн ургамал гэдэг. Фосфор бол асар чухал тижээлд бол асар чухал эрдэс тижээлийн бодисуудын. Тэгэхээр фосфорын хувь энэ тохиолдолд бол жишээ нь 11% нэмэгдсэн байх жишээтэй. Байгалийн микориза мөнгөсийн тусламжтайгаар. За дараагийн. За тэгэхээр энэ Канадын нэг судлаач тариаланч хүн бас өөрөө энэ судлаач агрономч хөрсний экологч хүн байгаа. За энэ хүн Джон Кемпэд хүн микориза хөрсний мөөгөнцөр бактерийн харьцаа ер нь ямар тохиолдолд бидний хөдөө аж ахуйн тариул ургамлууд илүү сайн ургад юм бэ гэдэг энэ харьцааг гаргасан байна. За жишээ нь хөдөө аж ахуйн тариул ургамлуудыг одоо энэ Джон Кемпи хэлж байгаа 0.3-аас 0.8 үед хамгийн тохиромжтой байна гэж байна. Мөөгөнцөр бактерийн харьцаа шүү. За тэгээ мөөгөнцөр бактерийн харьцаа яг 0.3-аас дээшээ гараад ирэнгүүт анхдагч хог ургамлууд ургахаа болчихсон. Энэ Джон Кемп өөрийнхөө талбай нэг хэсэг газрыг ингээд орхиод хог ургамлыг ургуулад тэгээд одоо энэ дээр нь юу нөгөө азарган мазарган гэдэг ерөөсө бүх төрлийн хог ургамлууд ургаж байсан юм л да шарилжлуулаас ахуулаад тэгээд энэ тодорхой хугацааны дараа мөөгөнцрийн харьцаа нэмэгдсээр гол 0.3-аас дээшээ болоод ирэнгүүт энэ хог ургамлууд ургахаа болоод тэгээд байгалийн одоо тижээлийн ургамлууд ургасан. За тэгээ энэ судлаач цааш нь өргөжлүүлээд яасан бэхээр өөрөө нөгөө лабораторийн шинжилгээнийх нь байгууллага юм хөгжиж чадсан болохоор тухайн үед нь байнгын шинжилгээнд өгөөд ингээд яваад байсан юм. Тэгээд мөөгөнцөр бактерийн харьцаа нэгээс дээшээ гараад ирсэн чинь талбай өгөөж нь буураад эхэлж байна. Өөрөөр хэлбэл мөөгөнцрийн харьцааг бас хит нэмэгдээд эхлэнгүүт одоо хээр талын ургамлууд болон бидний хөдөө аж ахуйн тариул ургамлууд муу ургах юм байна гэдэг нь олдогдсон. За дараагийн. За тэгвэл одоо бидний энэ талбай хөрсний мөөгөнцөр бактерийн харьцаа яагаад буураад байгаа юм бэ гэдэг асуултанд бас энэ судлаач хариулсан байна. За хамгийн эхний энэ мөөгөнцөр бактерийн харьцааг бууруулдаг зүйл бол механик боловсруулалт. Ялангуяа нөгөө хүн хагалах боловсруулалт бол энэ мөөгөнцрийн харьцааг 0.3 нэгжээр бууруулад ингээд байна. За тэгээд дараачийн бас нэг бууруулж байгаа зүйл нь синтетик бордоо. Ялангуяа фосфорын бордоо бол ерөөсөө микориза мөөгөнцөр маш их дарангуйлт юм байна гэдгийг олж тогтоосон байна. За тэгээд инсектицидүүдийн дийлэнх нь
өөрөөр хортон шавьжтай тэмцэж байгаа бидний химийн бодисуудын дийлэнх нь микориза мөнгөсрийг дарангуулдаг юм байна гэж тогтоосон байна. За гэр бүлцүүдүүд дотор бас олон гэр бүлцүүдийн микориза мөнгөсрийг дарангуулж гэж үзээд байгаа. За фунгицид бол мэдээж ойлгомжтой фунги гэдэг нь дид гэдэг нь алах гэсэн утгатай мөнгөсрийн эсрэг бодис учраас мөнгөсрийг дарангуулах нь бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр энэ үрийн хариуцлага энэ төр бол ер нь тийм сайн зүйл биш байгаа даа. За за тэгэхээр энэ Европыг хамарсан нэг юм өргөц судалгаа хийж үзсэн юм да. За энэ Европ твийн 100 арайлангийн талбай 60 хээрийн хөрсийг багтаасан одоо дээж авсан цэгийн хоорондын зай бол 3000 км хол зайтай газраас талбай хөрс газар тариалангийн талбай хөрс болон хажууд нь байж байгаа хээрийн хөрснөөс нь дээж аваад үзээд байсан шинжилгээ хийж үзсэн. Тэгвэл хээрийн хөрсний ургамлын фосфор шингээлт 64% их байсан. Өөрөөр бидний хээр талын өнгөн байгалийн хөрс бол одоо фосфор шингээлт тал дээр бидний тариан талбай хөрснөөс хавьгүй илүү байна гэсэн. За тэгээд энэ судлаач бас юу гэж хэлж байгаа гэхээр энэ арбускууд микориза мөнгөцөр бол фосфорыг дангаараа ургамал 100% хангах чадвартай. Бидний нөгөө хөрсөнд байж байгаа олон зуун жил хангах хэмжээний фосфор өөрөө ургамалд үл шингэх хэлбэртэй байгаа. Тэр үл шингэх хэлбэртэй байгаа фосфорыг энэ мөнгөцөр дангаараа 100% хангах бололцоотой гэдгийг олдогдсон. За тэгээд энэ судлаач нэг хийсэн нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр за тайлбарлаад арай зүгээр байна. За энэ фунгицидын боловсруулалтын тоо 0 1 2 3 удаа фунгицидын боловсруулалт хийсэн гэсэн хамгийн цаад энд болохоор боловсруулалт хийгээгүй гэсэн тийм. За тэгээд нөгөө 150 тариалангийн талбай хөрсний хэдэн фосфор шингээлт ямар байна вэ гэдгийг фосфорын шингээлтийн хувь нь тийм ээ одоо жишээ нь энэ бол 15% фосфор шингээлт гэж. Тэгтэл тэр 150 тариалангийн хөрсний 85-д нь фосфор шингээлт ямар нэгэн хэмжээгээр байсан байгаа таахгүй. Эндээс хоёр хөрсөнд нь бол баг 15% хүрж ирсэн. За тэгээд нэг хөрсөнд нь нэг 9 орчим хувь. За тэгээд дийлэнхэд нь бол одоо ингээд 6-аас 7-оос доош хувийн фосфорын шингээлт. Бид нар өөрөөр тариалангийнхаа талбайг тийм хэмжээнд оройтсон. За тэгэнгүүт нэг удаа фунгицидын боловсруулалт хийсэн байгаа. Одоо мөнгөцрийн эсрэг бодис шүү дээ. Өвчин зовлон гарлаа гэдэг фунгицид бол. Нэг удаа боловсруулалт хийсэн гут нөгөө тоо 30 болж буусан байна. 2 удаа боловсруулалт хийсэн 23 болоод 3 удаа боловсруулалт хийсэн энэ тоо 12 болж байна. Тэгэхээр энэ юуны фосфорын шингээлтэнд мөнгөцөр маш чухал үүрэгтэй оролцдог юм байна л да. Маш чухал үүрэг үүсдэг. Тэгтэл нөгөө фунгицид буюу мөнгөцөр эсрэг хор аваач хэлчихээр таримл одоо ургамал нөгөө мөнгөцөр маань фосфор ашиглах байдал нь ингэж алдагддаг юм байна гэсэн юм судалгаанаас энэ бол Европын аюул том нэр хүндтэй судалгааны байгууллага хийсэн олон давталтайгаар хийсэн юм судалгааны ажил бүрддэг. За тэгвэл талбай хөрсөнд микориза мөнгөцрийг бууруулдаг. Тэгээд мөнгөцөр бактерийн харьцааг алдагдуулдаг зүйлийг бид нар сая ярьсан болоод тэгвэл яавал энэ арбускууд микориза юм чухал мөнгөцрийг талбай хөрсөндөө нэмэгдүүлэх вэ гэдэг ийм асуулт мэдээж сургаж гарч ирэх нь ойлгомжтой. За тэгэхээр хөрсөнд үзүүлэх механикийн болон химийн дарамтыг аль болохоор бууруулах тэглэх шаардлагатай гэж үздэг. Бид нар болж өгөх хөрсийг одоо эргүүлэн боловсруулах ажлыг болоод зогсоох хэрэгтэй гэж үздэг. Тэгээд ч угаасаа тариалангийн хуулинд бас тав хүмүүж байгаа хөмрүүлж хагалахыг энд хорьцсон байна. За аль болох урт хугацаанд амьд үндэстэй байх гэж. Яагаад гэвэл энэ микориза мөнгөцөр өөрөө амьд ургамалтай симбиоз харьцаанд орж иж амьдарч чаддаг учраас хэдий ч нэ та нар урт хугацаанд хөрсөн дээр амьд үндэстэй юм уу амьд ургамалтай байна хэдий ч нэ удаан хугацаанд энэ микориза мөнгөцөр амьдарч чадах нэ гэсэн. Тэр хугацаа хэдий ч нэ удаан хугацаанд амьдран хэдий ч нэ тэр та бүхний хөрсийг сайжруулж хөрсний одоо ургамалт чинь эцэст ижилийн бодисыг тээвэрлэх тэр чадвараа бий болгоно л гэсэн. За гурав дахь зүйл нь бол микориза мөнгөцөрт нөхөрсөг ургамлуудыг тариалах гэж. Ургамлуудыг хөдөө аж ахуйн таримл ургамлуудыг зарим ургамлууд нь бол микориза мөнгөцөрт огт симбиоз харьцаанд ордгүй ургамлууд байгаа. За гэхдээ дийлэнх ургамал нь бол одоо мөнгөцөртөө симбиоз харьцаанд орж байгаа. Гэхдээ тэрэн дотор сайн муу гэж бас байна. За мөн олон зүйлд бүрхүүл ургамлыг тариалах гэж. За энэ дэлхийн судлаачдын хэлж байгаагаар бол биологийн төрөл зүйлийн олон янз байдал хэдий ч нэ их байна хэдий ч нэ одоо сайн байна л гэж байна. Олон зүйл бүрхүүл ургамал тариалахаар тэр олон зүйл бүрхүүл ургамал олон янзын үндэсний ялгаруулалтыг хөрс рүү ялгаруулдаг. Тэр үндэсний ялгаруулалтаар нь олон зүйл бактери бичиг биетнүүд хооллдог. Тэр олон зүйл бичиг биетнүүд эргээд хөрсөөс эргээ сайжруулдаг юм байна л гэдэг байна. За мэдээж холимог тариалан гэж өгөөд ирэхлэх. Холимог тариалан гэдэг нь одоо моно тариалангаас давуу тал нь юу гэхээр нэгээс дээш ургамлыг хоёр буюу түүнээс дээш ургамлыг нэг талбай тарихаар мөн одоо биологийн олон янз байдлыг энэ өрөвдөх зарчимтайгаар нийцүүлэх гэж байгаа тийм арга байна.
Тэгэхээр саяны хийсэн 5 зүйлийн эхний хоёр нь бол мэдээж ойлгомжтой тэр механик боловсролтыг болон химийн дарамтыг багасгах. За хоёр дахь нь болохоор айл болохоор амьд үндэстэх. За гурав дахь зүйл нь бол мехориза нөхөцөлж урам гэдэг. Тэгээ энэ Канадын судлаачдын гаргасан нэг ийм хүснэгт байгаа даа. Энэ дотроос хамгийн их одоо манай Монгол орнд тарьж болох ургамлууд дотроос хамгийн их микориза мөгөнцөртэй харилцаанд ордог ургамал байгаа бол майлан байгаа. Канадад одоо бас их тариалдаг юм ургамлууд. За тэрний дараа нэгэ их хэмжээтэй мөгөнцөртэй харилцаанд ордог мөгөнцрийг хөгжүүлдэг ургамлууд дотор бол энэ улаанаар тэмдэглэлт одоо бид нар юуны таварын ургамал тариалд, үрийн ургамал тариалдах одоо вандуу сэв зарам царгасыг тарьж болж байгаа. За наран цэцэг эрдэнэ шиш хоёр бол маш сайн дэмждэг. Энийг бид нэр одоо ногоон бүрхүүл ургамал байдлаар юм уу ногоон бордоор байдлаар хольж тарьж болохоор байгаа. За шар бурц бол дунд зэрэг дэмждэг. Бидний тарьдаг нөгөө улаан будаа, арва хошуу будаа энэ төр бол бас тийм сайн дэмждэггүй. Тэгтээ одоо бас энэ юг мөгөн зэрэг дэмждэг юм байна. За нөгөө бидний тариад байдаг хар болон шар рапс бол ерөөсөө огт микориза мөгөн зэрэгтэй харьцаанд ордоггүй юм ургамал. За дараагийн слайд. За энэ австралчуудын гаргасан яг саяны хүснэгт. Тэгээ Австрал болохоор дулаан орон учраас үйлчлэх тариаланд эрхэлдэг, мөн зусах тариаланд эрхэлдэг. Тэгэхээр австралчуудын тарьж байгаа үйлчлэх тариаланд одоо манай зусах тариалан болж болохоор байгаа юм л да. Тэгээ австралчуудын гаргасан жагсаалтууд нөгөө майлан орж байгаа мөн морин биш. Тэгээд одоо фабобин гэж ярьдаг юм байна. Морин шорч гэж яриад байдаг. Энэ ургамал мөгөнцийг маш сайн дэмждэг гэдгийг тогтоосон. За тэгээд вандухай байгаа чикпи гэж яриад байдаг тэр ургамал. За тэгээд вандуу сэв зарам хоёр бол Австралийн хөрсний онцлогтой холбоотой юм уу? Бас одоо яг нөгөө их дэмжлэгээс дунд дэмжлэг рүү оруулсан байгаа. Тэгэхээр энэ улаанаар тэмдэглэсэн энэ ургамлуудыг бол бид нар жишээ нь одоо таварын байдлаар Монгол болох ургамлууд гэдэг нь бол тодорхой одоо энэ тариад оршоод үзээд байгаа. За ногооноор тэмдэглэсэн ургамлуудыг бол бид нар одоо бүрхүүл ургамлынхаа багцад ороод тарих замаар за дараагийн слайд. За энэ Канадад хийсэн Канадын эрдэмтдийн хийсэн судалгааны ажлын яг талбайд ирэх туршилтын талбай нь байж байгаа. Тэгэхээр энэ эрдэмтдийн баг яасан бэ гэхээр критикал гэдэг ургамлыг одоо та бүхэн критикал гэхээр бүгдээрээ мэдж байгаа. Энэ болохоор нөгөө улаан будаа тэр хоёрын ирлизийн ургамал байгаа маш сайн хөдөө аж ахуйн хариулт ургамал. Тэгээд критикалыг нэг талбай тариад тэгээд талбайхаа талд нь болохоор нэмээд одоо энэ хошуу будаа, овёс, манжин, наран цэцэг, вандуу, морин гиш, вандуухай, шар будаа, итал хоног будаа гэдэг ийм ургамлуудыг маш бага үрийн нормтойгоор талбайд нэмээд тарьсан байна. Критикалыг эхлээд тарьчаад тэгээд тал дээр нэмээд тарьсан. Тэгээд тэр жил нь нэлээд гантаа жил болсон. Тэгтэл одоо бидний уламжлалт агрын ондоор бол одоо эдгээр тийм гантаа жил усаа булаацалтад өрсөлдөд бүр аюул болох ёстой. Тэгтэл энэ олон зүйл ургамал тарьсан талбай нь одоо ингэж гоё ургасан байна. Тэгээд тэр эрдэмтдийн тайлбарлаж ярьж байгаа бол энэ дангаараа моно тариалан вертикалийн толгой нь бол одоо бидний тариалж ярьдаг товчон толгойтой тийм өөр өгч чадваргүй тийм ургамал ургасан бол энэ олон зүйл ургамал дотор тарьсан энэ вертикалийн толгой бол одоо ердийн тийм таварын бүтээгдэхүүн өгөх хэмжээний толгой үүссэн гэж ярьж байна. Тэгэхээр юу хэлээд байгаа гэхээр нөгөө биологийн төрөл зүйлийн олон янз байдал маань ийм чадвартай байдаг гэдгийг л харуулдаг. Бид нар хэрвээ одоо юу гэдгийг тариалангаа ийм байдлаар энэ бүрхүүл ургамлыг ийм байдлаар тарьж хөрсөө сайжруулж чадах юм бол байгалаа дагаж чадах юм бол бид нар одоо хөрсөө бидний бүтээгдэхүүн сайжрахаас гадна хөрс маань сайжрна мөн одоо хүнсний маань бүтээгдэхүүн ирүүлчих юм аа гэдгийг. За дараагийн слайд. За энэ олон зүйлт бүрхүүл манай Батноров энэ чинь хин тавирлаа. Батноров тариалсан олон зүйл бүрхүүл. За Батноров манай тэр хаваар бол нэгэн гантаа байсан өнгөрсөн аа. Тэгэхэд энэ нэг 10-аад зүйл ургамлыг холиод тариад ургасан байдлын 2023 онд Нийтийн аймгийн Батноров сум тариалсан байдалтай байж байгаа. Энэ юу харуулдаг вэ гэхээр мөн л одоо энэ биологийн олон янз байдал нь одоо моно тариалангаас буюу давуу байдаг юм байна л гэдгийг харуулдаг санаа. За дараагийн слайд. За тэгээд ингээд эцэст нь бид нөгөө яг үндсэн сэдв болох холбог тариалангийнхаа юу руу орж байна. За дараагийн слайд. За тэгэхээр энэ холимог тариалан гэдэг зүйлтэй холбоотойгоор нэг ийм шинжлэх ухааны нэр томьёо одоо түгээмэл хэрэглэгдэж эхлэв. Энэ юу гэхээр тэгээд дэн эквивалент ratio буюу газрын өгөөжийн индекс гэж нэрлэдэг.
За энийг нэг товчхон тайлбарлаж байна. Жишээ нь нэг 100 га газар дээр А ургамлыг тариад тийм үү. За нэг бас нэг 100 га газар дээр Б ургамлыг тариад энэ хоёрын одоо өгөөжийг буюу одоо борлуулсан бүтээгдэхүүний мөнгөнд дүн ч юм уу ургацын нэг гэж үзэх юм бол энэ А Б ургамлыг хооронд нь хольж тариад 200 га газар тариад ижил талбайч тэр 100 чинь хоёрын нийлээд 200 га тариад тэгээ энэний өгөөжийг нэгээс дээшээ гарч ивэл газрын өгөөжийн индекс өсөж байна тийм ээ ургацны мэдэж байна. Нэгээс доош болж ивэл газрын өгөөжийн индекс буурж байна гэж ингэж үзээд байгаа. Энэ болохоор энэ холимог тариалантай холбоотой гарсан юм одоо нэр том яваа. За тэгэхээр сүүлийн үед энэ дэлхийн одоо нэр бүхий тийм том судалгааны байгууллагууд хийсэн 50 одоо холимог тариалангийн судалгааны ажил мета анализ хийж үзсэн юм. Өөрөөр нэгтгэсэн одоо дүн шинжилгээ гэсэн. Тэгээд үзэхээр юу гэхээр газрын өгөөжийн индекс нь 122 байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл ургацын хэмжээ холимог тариалангийн үед моно тариалангаас 22%-аар илүү байсан байна гэж тогтоож гарсан. Энэ болохоор нэр хүндтэй 50 байгууллагын хийсэн судалгааны ажлыг нэгтгэсэн анализ. Тэгэхээр сүүлийн 15-20 жил хийгдсэн энэ холимог тариалангийн судалгааны 552 одоо ажилд судалгаанд мета анализ хийгээд үзэхээр газрын өгөөжийн индекс 118 нь болохоор нэгээс доош байсан гэсэн. 118 тохиолдолд 18 судалгаанд бол холимог тариалангийн үед газрын өгөөжийн индекс буурж байна, моно тариалангаа гүйцэхгүй байна гэж. Тэрнээс бусад нь буюу 552-оос одоо 118 хасгаар хэдэд тийм 400 хэдэн туршилтын талбайд өөрөөр өмнөхөө олон судалгааных нь ажил дээр нь бол газрын өгөөжийн индекс нэгээс дээшээ зарим тохиолдолд бол бүр 2 хүртэл хүрч ирсэн гэдэг ийм одоо мета анализын дүн байгаад байна. Тэгэхээр та бүхэн газрын өгөөжийн индекс гэдэг зүйлийг энэ дээрээс нэлээд сайн ойлгож асуух. За дараагийн слайд. За энэ манай Хинтээ аймаг дээр манай талбай дээр хийсэн одоо өнгөрсөн жил бид нэр энэ холимог тариалангийнхаа юуг хөтөлбөрийг зарлаа. Тэгээд тэрнээс хойш хийсэн ийм судалгаа юуны ажил байгаа. Холимог тариалангийн туршилтын ажил. За энд бол баялаг гэдэг манай Монголын сортыг манданы сортыг 60 кг га бүрийн нормоор за шар рапс гэж яриад байдаг шар гичний валента гэдэг сортыг 2.2 кг-аар ингээд 2023 оны 4 сарын 24-нд ингээд үргэлжсэн. За тэгээд яг энэ холимог тариалангийн үед байдаг давуу талуудыг юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр за бичил биетний баланс аягүй сайн баригддаг гэж үзээд байгаа нөгөө гич өөрөө бичил биетний микоризм мөөгөнцрийг дэмждэг ургамд учраас гичийг тарьсан үед талбай мөөгөнцрийн агуулгууд их буурдаг гэж үзнэ. Тэгэхээр нөгөө бактерийн намгаалуулахын тулд энэ вандуутай холиод тарьчих. Вандуу бол одоо нэлээд сайн мөөгөнцрийг нэлээд сайн дэмждэг учраас нөгөө бичил биетний балансыг бууруулахгүй гэдэг утгаараа аягүй сайн гэж үздэг. Мөн одоо вандуу бол нөгөө буурчих ургамал учраас резобио бактеритай симбиоз харилцаанд ороод агаарын асуултыг фиксацлж хөрсөн шингэстэй хэлбэрт оруулж өгдөг гэж үздэг. За вандууны налд бага байдаг гэж үздэг. Вандуу мөлхөө ургамал учраас ер нь налчих гад байдаг. Тэрний налд бага. Шавьчны бууралт айгуу сайн ажиглагддаг гэж үздэг. Энэ үед бол хортон шавж ерөөсөө баг ажиглагддаг гэж судлаач ярьдаг. За биологийн төрөл зүйл нэмэгддэг гэж үздэг. Энэ хоёрын цэцгэлтийн хугацаа янз бүр учраас нөгөө тоос үрдэг шавж мавчнууд ирээд ингээд энэ биологийн төрөл зүйл олон янзын байдал нэмэгддэг гэж үздэг. За энэ хоёрыг тариалсан үед бол бид нэр ерөөсө пестицидийн ямар ч пестицид хэрэглээг өөрөлд инсектицид юу ч хэрэглээг гербицид ч хэрэглээгүй. Тэгэхээр энэ тариалангийн үед бол мөн одоо энэ пестицидийн хэрэглээ хэмжээгээр буурдаг гэж үздэг. За газрын өгөөжийн индекс саяны өмнө ярьсан зүйл бол нэгээс их байдаг гэж үздэг. Мөн хөрсний бүтц тайжилдаг гэж ингэж үздэг судлаач. Тэгэхээр энэ дээр бидний ажиглалтаар бол одоо энэ улаанаар бичсэн зүйл бол яг ажиглагдаж байна. За энэ хараар бичснийг бол бид нар үзэж ажиглаж чадаагүй. За улаанаар бичсэн зүйл өөрөөр вандууны налд бол бага бахан тодорхой харагдаж байгаа. Вандууны өөрөө зүгдээд гичнээсээ зүгдээ босоо орсон хураалтын их хамруу. Тэр шавж бол эрс буурж байгаа. За манай тэнд одоо гичийг дангаар нь тарьчихаар нэг улаан алаг юутай артаа нэг цох байдаг да та нар бидэндээ баргада баг гэдэг энэ тоонч зэхний хортон шавж тэр маш их гардаг. Тэгтэл ингээ вандуутай холиод тарьчихаар тэрний гарал баг байхгүй болж байгаа. За тэгээд энэ биологийн төрөл зүйлийн олон янз байдал нэмэгдэж байгаа нь бол эрт мэдэгдэж байгаа. Тэр дотор ороод явхаар тэр шуугж байгаа тэр шавж мавж юу гэдгийг одоо ашигтай шавж мэдээж тэр тоос үстрийг шавж мөлтөнд нисэж байгаа байдал энэ нь бол дангаараа гिच тарьсан талбаас бол хамаагүй илүү ажиглагдаж байна. За мөн энэ талбайд бол пестицидийн төлөвтэй огт
хэрэглээгүй. Ер нь бол гербицид хэрэглэх шаардлага гардаг юм байна. Тэгэхээр энэ пестицидийн хэрэглээ буурч байгаа гэдэг нь бол бас ажиглагдаж байгаа юм байна. За дараагийн. За энэ Ванду майлганы холимог тариал энэ Хөвсгөл аймгийн Эрдэнэ мөнхөн суманд хийгдсэн. За баялаг сортын ондоо 50 кг, Blue Eye сортын майлганы 30 кг ингээд тавьсан юм 5 сарын 7-нд хүрлэгдсэн. За эндээс бол одоо ингээд би өөрөө очиж үзэж чадаагүй. Тэгтээ дүүгээ бол ямар ч пестицид хэрэглэхгүйгээр хог ургамал асар бага ургадаг юм байна. Ерөнхийдөө бол айгүй чигтэй тийм газар учраас хог ургамал баригдах гэдэг хог ургамал их бага ургаж байна. Тэгээд харахгүй энэ талын тариалан надад дэлгэрэнгүй мэдийг нь одоо манай ангаргийн сууж байгаа ангаргаас бас асууж болно. За тэгээд нэг энэ тариалангийн үед байдаг одоо мөнгө өсөл нэмэгддэг. Ягаад бол майлан өөрөө түрүү хэлсэн чинь мөнгө өсөлт маш сайн дэмждэг ургамал учраас. За ванду байгаа учраас азот фиксац явагдана. За мэдээж нөгөө майлан даав идэх шүү дээ. Тийм учраас тийм айгүй хүчрэх гişтэй ургамал учраас нөгөө вандууны налалтыг бас багасгаж өгнө. За мэдээж биологийн төрөл зүйлийн олон янз байдал нэмэгдэх нь ойлгомжтой байгаа. За тэгээ газрын өгөөжийн индекс бас нэгээс илүү байдаг гэсэн бид нар тэрийг шалгаж үзээгүй. За хөрсний бүтэц сайжирч байгаа үгүй нь бол яг одоо бодитоор шалгаж үзсэн зүйл байхгүй юм. За ингэ дараа. За энэ майлан гулаан буудааны холимог тариалангийн бас энэ туршлагын ажил энэ 2021 онд хийгдсэн ажил байгаа. За энэ ажлыг хийхдээ зорилго нь юу байсан юм гэхээр эхлээд энэ одоо 4 сарын 18-нд улаан буудааг 40 кг гагаар тариалчаад тэгээд дараад нь одоо мөрнийх нь хоорондор 5 сарын 13-нд энэ майлгыг үргэлжлүүлсэн байгаа. За энэ ямар зорилготой вэ гэхээр улаан буудаа дангаараа болохоор нөгөө мөнгөний маань төдийлөн сайн дэмждэг учраас улаан буудаага хөгжүүлчихэж яг л таварын орхол нь улаан буудаа эсвэл улаан буудаагаа нэлээд хөгжүүлчихэж тэгээд араас нь майлгыг тариад тэгээд хөрснийхөө мөнгөнийг одоо бууруулахгүй дэмжих тийм тариа. За энэ дээр бол яг хуу энэ тариалангийн аргаар энэ майлгыг хамтрагч ургамал болж тариалгахад одоо судлаачид бол энэ микориза мөөгөнцрийн өсөлт төсөнд их сайн байна гэж үзээд байгаа. За биологийн төрөл зүйл нэмэгдэж байна гэдэг юм. За тэгээ пестицидийн хэрэглээ буурчихна гэж яагаад гэвэл энэ хоёр өөрөө нэг нь өөргөн нарт ургамал нэг нь үйд ургамал учраас энд ямар ч пестицид хэрэглэх боломж байхгүй. За дараагийн слайд. За энэ 2024 онд одоо бид нар энэ холимог тариалангийнхаа хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ гэдгийг төлөвлөгөө маань байгаа. За тэгээд эхний хувилбар бол энэ хамтрагч ургамалтай тариалан гэдэг. Энэ холимог тариалангийн нэг хэлбэр байдаг. Жишээ нь энд бол шар гिचл бидний шар аравс гэдэг нэртэйг ургамал маань бол үндсэн таварын тариалан. За тэгээд дээр нь нэмээд хамтрагч ургамал байдлаар майланг тарьж өгч байгаа. За яагаад ингэж байгаа гэхээр нөгөө гिच буюу тоологч зэсгний юуны ургамлууд нөгөө мөөгөнцрийн маань дэмждэг учраас майлангыг тарьж мөөгөнцөр сайн дэмждэг ургамлыг хажууд нь хамтрагч ургамал байдлаар тариад гэхдээ хураахтаа бол зөвхөн гिचээ буюу шар аравс хурааж авал майлангаа бол авахгүй тэгээд тэр чигээр нь орхино. Ингэж холимог тариалан хийж байгаа нь өөрөлдөл одоо мөөгөнцрөөл дэмжиж гिचээ ургуулахдаа мөөгөнцрөө юу яахгүй бууруулахгүй дэмжиж байгаа юм арга байна. За дараагийн арга нь бол энэ хамтрагч ургамалтай холимог тариалан гэж байгаа. Энэ ванду шар гэж ургамал болно. Майланг нь бол нөгөө хамтрагч ургамал болгож одоо мөөгөнцрийнхөө хөрснийхөө мөөгөнцрийн агуулгыг дэмжих зорилгоор ингэж тариалж байгаа ийм хувилбар байгаа. За гуравт хувилбар бол мөн хамтрагч ургамалтай холимог тариалангийн одоо туршилтын ажил байгаа. Энэ нь болохоор тарианы сагааг буюу гурвалжин будаа, шар будаа хоёрыг хааж тариалсан. За дээр нэмээд мөн мөөгөнцрөө дэмжих зорилгоор бас майлангыг оруулж өгсөн байгаа. Ийм тариалан арга байна. За энэ тариад